За тэгвэл өвсгснээс нэр хоолтын талаар ярив. За хоолтын тал дээр хүмүүс ингэж асуудаг. Манай муур одоо ийм биеийн жинтэй одоо хитэн сартай муурын хитэн аяга хоол өгөх үү. За энэ чинь ерөөсөө тэнд нэг хүн ирээд хитэн аяга хоол идэх вэ эмчээ ихэд чинь та ер нь өдөрт 3 аяга хоол идчихэж болно. Нөгөө хүн чинь 3 аяга цав идэх үү 3 аяга байцаатай хурга идэх үү гэдгээс чинь шал өөр болчихж байгаа шүү. Тэмтэй ерөнхийдөө агаар нэг зүйл гэсэн. Ерөөсөө хідэн ширхэг хоол, хідэн аяг хоол, хідэн грамм хоол гэдэг дээрээ биш. Хамгийн гол зүйл нь та калороо өөрөө мэдчих шаардлагатай. Тухайн амьтанда хэрэг хэмжээний калори шаардлагатай вэ гэдэг зүйлээ өгж байгаа хоолны брендинг калоританд харьцуулж бодно гэсэн үг. Биеийн жингийн 0.75 зэргийг 70-аар үржүүлээд килокалори маань гарч ирж байгаа. Нэг тэр тогтсон тоогоо гаргачвал таны амьтан чинь зулзаг уу, хөхөөл үү, давхар нөгөө засуулсан уу, засуулаагүй юу? Хэрвээ тийм дайет одоо нөгөө таргалтын эсрэг одоо арга хэмжээ авж байгаа тийм плантай байгаа муур байгаа тохиолдолд тэр зэрэгээ өөр үржүүлээ явчихдаг гэсэн. Гэхдээ энэ чинь болохоор одоо нөгөө сүү их уудаг гэхүү. Сүү уухгүй штэ, сүү уухгүй штэ. Ус хүүт ус. Яг цэвэр ус дандаа одоо юу гэмдэ тасралтгүй отогдсож байгаа шаардлага. Тэгвэл түүх юм ах. Түүх юм ах өөхгүй, юу сүү уухгүй, үнэний сүү уухгүй, үнэний одоо тэнд байгаа лактоз задлж чадахгүй. За ямааны сүү арай тохиромжтой, нохой мөрөнд ямааны сүү илүү зүгээр. Хэрвээ нөгөө ихээсээ салсан, жоохон хөхөл мууж голчлоо гэхэд ямааны сүү. Ерөнхийдөө нохой мөрний хуурай суннууд дандаа ямааны хуурай сүүгээр дагнсан байдаг. Эсвэл олж чадахгүй маа гэхэд яаж тосдог бахтай сүүн дээр устай шингэлээд төр зурдаа аргацаалж болохоос биш. Үнэний сүү бол нохой мөрөнд өгөхгүй. Зүгээр л хуурай боловсруулсан хоолыг нь төгөх нь юм.